Амигийн сонсогчдоо Cocktail and Crime podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! За энэ удаагийн дугаараараа манай Дөко коктейлээ хийгээ крама ярахаар бэлдсэн байна. Дугаарыг эхлэхээс өмнө уламжлалт ёсороо сануулга хийлье. Манай подкаст нь басан гэмтэргийн тухай детальчилж ярьдаг учраас зүрх судасны өвчтөй болон жирэмсэн эхчүүдийг бити сонсоорой гэж зөвлөдөг байгаа. За тэгээ үнээс хойш түүнээс цааш сонсох юм бол өөртөө араа даадаг подкаст байгаа шүү. Энэ удаагийн коктейлээрээ манай Дөко бас амар гоё мөнгөлөг коктейл хийсэн байхын коктейлийнхаа тухай ярьж эхлэх үү да. За тэгээ. Энэ бас айгүй айхтар нэртэй юм аа. Нэрийг хэлж жоохон санаа зовоод байгаа юм гэхгүй. За коктейлийн нэр болохоор Sex in the Driveway гэдэг нэртэй. Бацар байна за. За орцсон нь болохоор айгүй амархан цагаан их орж болно, эсвэл рам хийж болно. Тэгээд нөгөө нэг чиний урд нь ашиглаж исэн цэнхэр өнгөтэй юу штэ Blue Carousel тэр орж байгаа. Тэгээ Peach Snaps орж байгаа. Тэгээ жоохон Sprite орж байгаа. Тэгээл болоо. Ер нь бол бүх орцоо мөстэй аяганд хийгээд хамгийн сүүлд нь Sprite-а хийгээд жоохон хутгаал тэгээл болоо. Заавал сэгсэрэгч энэ ашиглах шаардлагагүй. Их амархан. Хэвээ 100-ыг санагдулсан коктейл юм да. Одоо нөгөө нэг намар болоод жоохон сэрүү авах гээд энэ чи тэгээ зүгээр 100-аа ингээ авч үлчих гээд хичээгээд байгаа юм байна шүү дээ. Коктейлээрээ харин ястаа 100 санагдуулмаар юм байна. Чичрээ 100-ыг тавьж явуулахгүй юу? Тий. Курса бас үнэхэр гоё өнгийг амар гоё гаргаж өгдөгтэй цэв цэнхэр өнгөтэй алдаг. Тэгээд манайхан Instagram болон Facebook дээр ороод хараарай. Зураг нь үнэхэр чамин гоё харагдана шүү. За тэгээд коктейл ийм байна. За энэ удаагийнхаа хэрэгээр ямар хэрэг ярихад бэлдсэн байна. Хэрэгтэй орё да дөхөө. За тий. Энэ удаагийн хэрэг бас миний хувьд бол хоёулангийн хувьд бол нэлээд онцлогтой хэрэг болох байх гэж би бодож байна. Яагаад тэгэхээр ойлгочдод дандаа урд нь болж исэн, болчихсон, дуусчихсан хэрэгүүд ярьдаг шүү дээ. Тэгээ энэ удаа болохоор яг одоо болж байгаа хэрэг байгаа. Тэгээ нөгөө нэг яг одоо дуусаагүй хэрэг учраас манайхан бас яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч ийсэн мэдээлэл болгоод гэх юм уу яриад үзье гэж бодлоо. За тэгээд энэ удаагийн дугаараар Габриэл буюу одоо Габи Петита охины тухай ярихаар бэлдсэн байна. За Габриэл охин болохоор 1999 оны 3 сарын 19-нд Америк нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Long Island хотод төрсөн. Ээж аав хоёр нь болохоор Габиг нэлээд жоохон бахт нь салсан юм билээ. Тэгсэн ч гэсэндээ одоо ээж аав хоёр нь удалгүй өөр хүмүүстэй гэрлээд хоорондоо бас ив найрамдалтай тийм одоо өнөр хөтгөн гэх юм уу да гэр бүл байсан болохоор Габи ер нь бол хоёр талын хойд аав болон хойд ээжтэйгээ тэгээд тэдний хүүхдүүдтэй маш ойр дотн өссөн. Төрсөн эцэг хойд ээж хоёрын дундаас болохоор хоёр хүүхэдтэй, аавын талаас хоёр дүүтэй гэсэн үг. Ээж болон хойд аав хоёр нь дундаасаа нэг хүүтэй болсон болоод ингээд Габи доороо 3 дүүтэй юм байна. Габигийн найзууд болон гэр бүлийнх нь болохоор түүнийг маш ийдэг, айгүй хөөрхөн ааштай бас юм зураг аяастай гэж ярьж илээ. Тэгээ бас багасаа айгүй тийм байгаль тайртай, аялах дуртай тийм хүүхэд байсан юм байна. Энэ хоббигоороо Габи найз залуу болох 23 настай Brian Laundrie гэдэг нэртэй залуугийн хамт урт хугацааны аялалд одоо ван буюу одоо манайхаар одоо фургон юм уу да. Фургон шиг тийм машины доторхыг хүн амьдарч болох хууц болгож засч тогтжуулаад аялахаар болцгоосон. Габигийн зорилго нь болохоор аяллахын тухай влог хийгээд ютубер болох тийм хүсэлтэй байсан. Тэгээ ер нь бол цаашдаа тэр ютубийнхаа сувгаар санхүүгөө олоод хажуугаар нь ажил хийх шаардлагагүйгээр бүтэн цагаар гэх юм уу ютубер болох тийм зорилготой байсан юм байлээ. Тэр ютуб сувгаа эхлүүлэхийн үед бол эхлүүлсэн. Сувгийн нэр болохоор Nomadic Static гэдэг нэртэй тийм сувг байгаа. Тэгээд найз залуу Brian нь болохоор хүрээлэн байгаа орчны хамгаалагч. Тэгээд минималист бас Габитай адилхан ер нь тийм байгальд байж ивэл их дуртай. Тэгээ ууланд алхах, бүр одоо хөл нүцгэн алхах дуртай гэсэн. За тэгээд энэ хоёр ахлах сургуультай бие бинийгээ мэддэг, таньдаг байсан хэдий ч тухайн үед бол үерхээгүй. Харин сүүлд 2019 оны 3 сараас үерхэж эхэлсэн. Энэ хоёр үерхэд удаагүй байхдаа бас нэг том аялалд хамт гарсан юм бэлээ. Тэр нь болохоор одоо Америкийн зүүн эргээс
баруун эрэг хүртэл машинтайгаа майхна аваад аялаад тэгээд баруун эргээсээ бас хоошоо хідэн мууж орж ингэж road trip хийж аялсан юм бэлээ. Энэ аяллаасаа буцаж ирчээд ер нь энэ нөгөө фургонтой аялал хийх мөрөөдөл нь айгүй тийм боломжийн санагдсан юм шиг байна. Тэрийгээ айгүй ажил хэрэг болгоод фургон дээр ажиллаж эхэлсэн. 2020 оноос эхлээд тэр машиныхаа доторыг засаж эхэлсэн бэлээ. Ингэж фургоноор аялдаг, тэгээд тэр дотроо амьдардаг хосууд үдэгөө хүмүүстэй ганц би ч гэсэн хүмүүс маш их байдэн штэ. Манай сонсогчид бол барыг мэдчихэж байгаа байх. Хэрвээ мэдгүй хүмүүс байх юм бол фургон гэж яриад байгаа болохоос биш, яг ч нөгөө манад байдаг фургон биш л те. Тийм фургон шиг битүү ачааны машины уртлын хоёр суудлаас бусдыг нь авж байгаа дотохын тогтжуулдээ шүү дээ. Ор тавьж болно, шүүгэнүүд юу гэдгийг зарим хүмүүс бүр угаалтуур хүртэл хийцэн байдаг. Тэгэж тэр машиндаа амьдарч аялж байгаа хүмүүс ер нь маш их байдаг. Тэр дундаа тийм хүмүүс ер нь YouTube-ийн бичлэг хийдэг хүмүүс айгүй их байдаг те. Тэр нь ч гэсэн одоо айгүй хандлт сайтай байдсан бэлээ. Тэгээ тиймэрхүү бичлэг үзмээр байх юм бол манайхан YouTube-ээр van life гэд хайгаад үзэх юм бол ер нь юу яриад байгааг сайн ойлгох бах. Van гэдэг нь болохоор VAN гэж бичиж байгаа. За тэгээд 20 оны 7 сард Gabi, Brian хоёр сүү тавьсан байна. Brian-ы аав ээж хоёр нь болохоор Gabi-д айгүй дуртай маш сайн байсан. Тийм болоод ч тэр удалгүй Gabi, Brian хоёр Brian-ы аав ээж рүү буюу Флорида мужид руу нүгээд Gabi одоо хадминдаа хамт бөөндөө амьдрахыг хадмийнхан зөвшөөрсөн байна. Тэр хоёр Brian-ы аав ээжинд нь амьдарч явах хугацаанд машина бэлэн болгоод замдаа гарахтаа бэлдэж эхэлсэн. Тэгээ бэлдэж байгаад 2021 оны буюу энэ оны 7 сарын 2-нд хоёлаа тэр том аялалтаа гарцгаасан байна. Энэ аялал нь болохоор нийтдээ 4 сар үргэлжлэх байсан бөгөөд ихэвчлэн National Park гэж ярьдтэй үндэсний паркуудаар явах төлөвлөгөөтэй байсан. Gabi, Brian хоёр болохоор Instagram-да маш идэвхтэй пост хийж байсан болохоор ер нь хаанаас эхлээд хаагур зээ явж ийснийг нь харах боломжтой. Тэгээд нөгөө YouTube-ийн бичлэгийг болохоор хамгийн анхны бөгөөд харамсалтай нь одоо хамгийн эцсийн бичлэгээ 8 сарын 19-нд сувагтаа оруулсан. Ер нь тэгээд тэр бичлэгийг үзэхэд болон одоо энэ хоёрын Instagram-ыг харж байхад хоёулаа бүр амар хөөрхөн тийм харваас нэг тийм айгу тайван хүмүүс шиг ээлдэг маш даруухан айгу аз жаргалтай байгаагаар харагдчихжээ. Гэвч одоо харамсалтай нь те сошиал медиа дээр байгаа юм харагдаж байгаа шиг байдаггүй гэдгийн одоо саяхны гэх юм уу хамгийн том жишээ болсон юм шиг санагдсан. Аяллаа турш Gabi ер нь ээж автагаа байнга холбоотой байхыг амлаад явсан. Угаасаа одоо энэ хичнээн насанд хүрсэн хүн ч гэсэндээ дөнгөж 22 настай эмэгтэй хөлт болохоор гэрийнхэн нь аялалд явахаас өмнө маш их загсан байгаа хгүй. Заавал чи өдрө болгон бид нартай холбоо ярьж байгаа, хаана явж байгаа, байнга ярьж байгаарэ гэх. Тэгээ тэрний дагуу ер нь бол Gabi 7 ногтой дороо ээж 3 удаа ээжтэйгээ бол FaceTime хийдэг гэсэн. Одоо видео кол хийдэг гэсэн. Яг нөгөө нэг хөдөөгөр явж байгаа болохоор сүлжээтэй газар гэж байна, сүлжээгөө газар гэж байна. Тийм болохоор нөгөө өдрө болгон бас яриад тах боломжгүй байсан юм шиг байна. Тэр одоо уламжлалт ёсороо 8 сарын 21-нд Gabi ээжтэйгээ ярьсан. Тэгэхэд болохоор бид хоёр яг одоо Utah мужийн Salt Lake хотод нэг буудалд буудсан байна. Одоо удахгүй Wyoming мужид байдаг Grand Teton гэдэг нэртэй одоо байгаа газраас нь болохоор 5 цагийн зайтай тийм бас нэг үндэсний парк руу явах гэж байна. Тэгээ тэрний дараа болохоор Yellowstone гэдэг бас үндэсний парк руу явна гэж төлөвлөгөөгөө ээжтэй ярьсан. 8 сарын 25-нд Gabi хамгийн сүүлчийн удаа Instagram-да зураг оруулсан байна. Тэрнээс хойш маргааш нь болон нөгөөдөр нь болохоор ээжтэйгээ холбоо барьсан. Гэхдээ дандаа текст мессеж бичижсэн. Тэр нь бол амар товч текстүүд байсан гэж байгаа. Тэгээд ямар ч байсан Grand Teton-доо эрхийн үед ирчлээ. Тэгээд энд байна гэдгийг хэлээд хамгийн сүүлд болохоор 8 сарын 30-нд ээж нь охиноосоо эцсийн удаа мессеж авсан нь сүлжээгүй байна Yosemite гэсэн 3 хүүхдээ тийм мессеж байсан. Энэ мессежнээс хойш 7 хоногийн турш охиноос нь ямар ч зураг гараагүй. Сошиал медиа дээр болохоор пост хийхээ болсон. Гэрийнхэнтэйгээ ч холбоо тасарсан. Ингээд Gabi-гийн ээж нь мэдээж санаан зовоод аавд нь хэл хүргэсэн ба. Аавч хоёр нь мэдээж охинтойгоо холбоо барьж чадахгүй байхаар нь хамгийн түрүүнд Brian руу бас холбогдох гэж үзсэн боловч мэдээж холбоо барьж чадаагүй. Тэгээ Brian-ы аав ээжтэй бас холбогдох гэж одоо хүүхдийнхээ сургийг гаргах гэсэн боловч тэдний гэрийнхэн нь ерөөсөө бүр огт нэг ч удаа хариу өгөөгүй юм бэлээ. Залхахаар ерөөсөө уцаа авдаггүй. Тэгээд автомат хариулагчид нь мессеж үлдээгээд тахад хизээч эргүүлж залгахгүй. Текст мессеж хүртэл бичээд тахад хизээч хариу бичдэггүй. Бүр ингээд бүр
тааг чиг өөрс бараг өгсөн юм уу гэмээр одоо ямар ч чимээ аниргүй байсан гэж байна. За тэгээд явж байгаад 9 сарын 11-ний орой Габигийн ээж нь аль бие ёсоор цагдаад Орос ураггүй алга болсон гэж өхнөө бүртгүүлдэг. Цагдаад бүртгүүлсэн дайрууд хамгийн сүүлд хаана хинтээ байсан гэд ер нь одоо хамт байсан хүнийх нь болон машиныг шүүгээд үзсэн чинь тэр хоёрын машин нь Флорида мужид байна гэж гарч ирсэн. Цааш нь шалгаа үзсэн чинь 9 сарын 1-нд Габигийн машинаар Брайан аав ээжиндээ ирсэн байсан. Мэдээж машиныг нь авч ирсэн хэдий ч Габиггүй ганцаараа ирсэн байсан. Тэгээ бодоод үзэхээр одоо энэ сүүлийн 7 хоног Габигийн гэр бүлийнх нь Брайан болоо одоо тэдний гэрийнхэнтэй холбогдох гээд хичээж яхад нь тэр бүх хугацаанд одоо Брайан гэртээ ирчихсэн байсан баахгүй юу? Цагдаа нар тухайн өдрөө буюу одоо 9 сарын 11-ндээ тэр доороо Брайаны гэрт нь очисон боловч аав ээж хоёр нь хүүхдээ тэдэнтэй уулзуулаагүй. Одоо нөгөө гин буруутай гэдэг нь нотлогдоогүй болохоор хүчээр бас уулзаж болохгүй. Тийм болохоор ярилцахаас татгалзах эрхтэй байсан. Тэгээд Брайанаас мэдүүлэг авч чадаагүй юм билээ. Гэхдээ тэдний гэрийнх нь урд тавьсан байсан Габигийн нөгөө фургон машиныг бол авч хурааж чадсан. Яг тэр чинь нөгөө Брайаны өмч биш Габигийн өмч учраас. За тэгээд энэ машин нь болохоор одоо хүртэл цагдаа дээр эд мөрийн баримт гээд хадгалагдчихж байгаа юм билээ. Одоо хүртэл тэн дээр шинжилгээ хийж байгаа. Брайан болон одоо тэдний гэрийнхэн харин одоо болтол хинтээч юу ч яриаггүй. Бүр чив чимээгүй байгаа. Тэр нөгөө нэг чимээгүй байх эрх гэж яддаг те Fifth Amendment гэдэг үг хэлэхгүй байх эрх гэдэг тэр эрхээ эдлээд байж байгаа юм билээ. Тэр цагдаа нар уулзах гээд очисон өдөр цагдаатай одоо ярихгүй гиснээ шууд өмгөөлөгч авцгаасан. Тэгээ тэр өмгөөлөгч нь болохоор тайлбар тавихдаа цагдаа нар ер нь иймэрхүү хэрэг дээр ихэвчлэн партнерыг нь буюу хамт явж исэн эхнэр юм уу нөхөртэй найз охин юм уу найз залууг нь буруутгаж одоо үлдсэн хүн дээр нь л айгүй фокус өгдөг штэ. Тийм болохоор хожим нь хэлсэн мэдүүлгийг нь өөрийнх нь эсрэг ашиглахаас урдчлан сэргийлээд эдний гэр бүл дуугүй байгаа юмаа гэж тайлбарлсан байна. Тэгээ нэг муухай юм нь бол Брайаны гэр бүл ерөөсөө охиныг олоход нь бүр огт туслаагүй. Ядаж гэрийнхэнтэй ч холбоо бариагүй, ерөөсөө нэг ч яриагүй. Брайаны гэр бүлээс ямар ч тийм тус дэмжлэг ирэхгүй байгаа нь одоо Габигийн гэр бүлд маш том цохилт болсон байгаа байхгүй. Хоёр хүүхдүүд нь одоо гэрлэхгээд сүү тавьсан, аяллаасаа ирээд хурмаа хийн гэж төлөвлөж исэн, далайн ирэг дээр хурмаа хийн гэд бүр ингэж төлөвлөсөн байсан. Тэр хоёр Флорида мужидаа сууршихаар төлөвлөж исэн учраас Габигийн төрсэн аав нь охинтойгоо ойрхон байх гээд бүр хааясаа өөр мужаас Флоридо руу бүр урдчлаад нүгээд ирсэн байсан. Хамаг юм ийм төлөвлөгөөтэй одоо худууд болох гээд байсан ийм хүмүүс тэгээ бүр охин нь тэдний гэрт нь амьдарч исэн ийм хүмүүс огт туслахгүй байхлаэр бүр ярихчгүй байхлаэр ингээд угаасаа ямар ч хүн гайхна гомдон те амар том цохилт болсон гэдгийг тэдний гэрхэн угаасаа ярьж илээ. Тэгээ ядаж одоо Брайан хамгийн сүлд хаана охинтой нь уулзсан хамгийн сүлд хаана Габиг буулгасан ч юм уу те тэрийгэ хэлчихгүй аль мужтайгаа нь мэдгэдэхгүй хаанагаа нь мэдгэдэхгүй ингээд хүсэр хайчаар айгүй хэцүү байсан гэсэн. Тэгээд аргаа бариад угаасаа утасны дуудлагыг авахгүй хариулахгүй байгаа болохоор олон нийтийн одоо телевизээр загтал бичиж тэрийг зургтын сувгаар өөрсдийнх нь өмгөөлөгч нь уншиж өгч исэн. Тэр загтал дээр болохоор Christopher болон Roberta Laundrie гэдэг Брайаны ээж авт хаягдсан захаа. Бид энэ загтлыг та бүхний миний охиныг олоход туслаач гэж хүсэж бичиж байна. Бид та нарт хэцүү байгааг ойлгож байна. Бас өөрийнхөө хүүг хамгаалах инстинкт чинь хүчтэй байгааг ч гэсэн ойлгож байна. Гэхдээ бидний оронд өөрсдийгөө тавьж үзхийг хүсэж байна. Бид юм идэж, унтаж чадахгүй байна. Бидний амьдрал нурж байна. Брайан Габиг хаана үлдээсэн гэдгийг та нарыг мэдж байгаа гэж бид итгэж байна. Энэ тухай хэлхийг аминчлан гуйж байна. Адилхан эцэг их байж яаж биднийг ийм байдалд байлгаж бидэнд туслахгүй байж чадчихна гэсэн загтал байсан. Тэгээд Габиг одоо нөгөө хамгийн сүлд хаана орхисон үлдээснийг мэдэхгүй болохоор хит хитэн мужид байх магадaltaй байсан учраас холбооны мөрдөх товчоо буюу одоо FBI энэ хэрэг дээр шууд ажиллаж эхэлсэн ба. Брайаны хаусыг болохоор цагдаа нар маш ойроос ажиглаж яснаас гадна иргэд тэдний гадаа тэмцэл хийж байсан. Габигийн зургийг нь барьсан. Габи хаана нэ гэд оролцоож илээ бүндөө. Тэгээ 9 сарын 15-нд цагдаа нар олон нийтэд нэг бичлэг татсан нь олонний анхаарлыг маш ихээр татсан. Тэгээд энэ хэрэг ер нь бүр улам viral болсон. Маш олон хүнд хүрсэн. Тэр нь болохоор 8 сарын 12-нд мужид хийгдсэн цагдаагийн одоо биеинд байдаг камера штэ биедээ авч явдаг камерт бичигдсэн бичлэг байна. Манай сонсогчдод бас бараг ихэнх нь үдцсэн бах.
чи ч гэсэн бараг үзсэн байх. Үзээгүй хүн байх юм бол бичлэгийн линкийг доор description хэсэгт оруулчихъя. Ороод үзээрэй. Юу болсон гэхээр ингэсэн байлээ. Нэг залуу машин зам дээр Gabby Bryan хоёрын хажуугаар өнгөрсөн байгаа. Өнгөрчөөд 911 дуудлага өгсөн. Тэр дуудлагын бичлэгч гэсэн тавигдсан байлээ. Тэрэн дээр болохоор би ийм замын уулзуур дээр байна. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн тухай мэдүүлэх гэсэн юм аа. Нэг залуу нэг охиныг алгадаад зам дээр дагаж гүйлдээд байна. Тэгээд эмэгтэйгээ цохоод байсан. Тэгээ машиндаа суугаа явчлаа гэж дуудлага өгсөн ба. Тэгээ хэлсэн газарт нь цагдаа нар очсон боловч угаасаа айлуужээ яваад өгсөн машиныг нь олж чадаагүй. Гэхдээ уудалгүй нэг цагдаа тэр хоёрыг зогсоож чадсан. Гэхдээ тэр нь болохоор энэ дуудлагатай яг шууд холбоогүй. Яагаад зогсоосон гэхээр хурд хэтрүүлж явж исэн учраас зогсоосон. Хурдны дээд лимит нь 15-таа явах газар байсан бол тэр хоёр 45-таа явж исэн. Тийм болохоор зогсоосон юм бэлээ. Зогсохдоо бас зүгээр зогсожоогүй ингээд өрөө тавьсан байсан хуванцар нэг замын шон шиг юм байдаг ч тийм юм мөргөөд зогссон. Цагдаа машин дээр очиод баримтыг шалгахгүй очисон чинь Gabby болохоор зөрчигчийн суудал дээр суудсан. Уйлаа сууж исэн. Brian болохоор машин барьж исэн. Gabby-гаас чи яагаад уйлсан бэ? Юу болсон гэд асуусан чинь зүгээрээ бит хоёр өглөөнөөс хойш жоохон хувийн асуудлаас болоод маргалтаад гэдгийж аахгүй. Тэгээд ер нь бол бичлэгийг үзэхэд Gabby бүх зүйлийн өмнөөс буруу хүлээж өөрийгөө буруутгах гэсэн. Brian тийж аахгүй тэр цагтаа дөнгөж очисон чинь уучлаарай би сая энэ замын шонг мөргчлөө гэсэн чинь Gabby бараг өгүүлбэрэн дуусаагүй ах чинь л миний буруу би ингээд жолоо ярихтан саад болцсон юм а миний буруу гэх мэтлээ одоо ингээд ер нь бүх бурууг өөртөө Gabby үүрээдсэн. Тэгээ Gabby машинаас буулгаад тусад нь ярилцахад бас л өөрийгөө буруутгахсаар байсан. Тэг хэлэхдээ би одоо OCD-тэй хүн байгаамаа. OCD гэдэг нь бас хоёлаа урд нь зөндөө ярьжсэн те. Obsessive compulsive disorder буюу одоо төгс байдлыг эрмэлзэх бие хүний эмгэг гэж явд юм байна штэ. Тэгээ бүх юм яг өөрийнхөө нь хүсснээр байх хэвээр нэг жоохон өөр байхаар жоохон тухгүй болчдөг гэх юм уу нэг тийм байдаг штэ. Одоо би тийм эмгэгтэй. Тэгээд ойрд жоохон муухай ааштай, стресстэй байгаад байсан юм аа. Би тэг өнөө өглөө ойр муухай ааштай байгаадаа уучлалт гуйсан. Бас надад хийх юм маш их байсан. Би аяллийн влог хийх гэж байгаамаа. Даанч тэр намайг хийж чадна гэдэгт итгэдэггүй. Мэдгүй ойрд маш их стресстэй байгаа гэснээ дахиад мэдгүй. Тэгэл маргалцсан түрүү намайг машинд оруулаагүй түгчсэн намайг тайвширгээ тэгжээж ор энтер гэдээсэн байсан гэдэг ингээ уйлаа яриад байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол угаасаа сэтгэл санаа нь бүр амар болцсон. Ерөөсөө ингээ тэр цагдаатай ярьж байгаа туршаад хичнээн ч удаан юм мэдгүй. Ерөөсөө уйлахаа бол зогсоогоогүй. Тэг хүн бол ер нь тайвширхаар хугацаа өнгөрсөн байхад уйлсаар л байсан хөрх юмд. Тэгээ ер нь юу ярьж байгаагаа ч мэдгүй байгаа мó гэмээр ингээ айгу наан цаана оруулж яриадсан. Мэдгүй би ингээд юм их гэсэн чинь тэр надаа ингээд итгэдэггүй болохоор ингээд төвлөрч чадахгүй ах шиг байсан. За тэгээд Brian-тай ярилцаад үзсэн чинь Brian гэж аахгүй юу. Тэр угаасаа амар стресстэй байд юм аа. Тэгээд би тайвширтлан зайгаа авахыг хичээдэг. Өнөөглөө вебсайтаа хийх гээд стресстэй байсан. Тэгээд цагдаа Brian-ыг гар хүзүү нүүрэндээ ингээд майжуулсан, уруулсан байхын анзаараад юу болсон тухай асуусан чинь би харин нөгөө зайгаа барих гээд түлхсэн чинь уцаараа намайг цогцсон юм а гэхдээ санаандгүй гэж хэлдэг. Тэгээ гараа болохоор төмөр утсанд урсан гэж хэлсэн. Тэгээ ер нь бол 911-ийн дуудлага өгөх үед гадаа хэрүүл урвал зохион болж агаад Brian машиндаа суугаад тэгээ цойжилсан юм шиг байгаа. Gabby гадаа үлдээгээд. Тэгсэн чинь Gabby нөгөө өөрийг нь тэнд нь үлдээгээд орхио явах чинь гэж айгаад сандраад тэгээд жохорцолцсон юм шиг байгаа. Яг юу болсныг үнэхээр ойлгохгүй. Тэгтээ яг тиймэрхүү юм болсон юм шиг байгаа. Тэгээ цагдаа нараас тэгж ойлгосон. Тэндээсэн одоо дуудлагаар очсон цагдаа нар хоорондоо ярилцаад Brian биш яг үнэндээ Gabby чирхийлэгч Brian бол хохирогч юм байна гэж үзсэн. Тийм болохоор Gabby гэр бүлийн хүчирхийлэл үзүүлсэн гэж хорих гэсэн боловч хоёр тал хоёулаа гомдлгүй гэд битэрийн хинийч битээ хориоч гэж гуйсан юм бэлээ. Тэгээ ер нь бол биедээ бит хоёр маш хайртай удалгүй хормоо ихж байгаа хосууд байгаамаа гэд бит хоёрыг ингээ явуулчихалтаа гэж гуйсан юм бэлээ. Тэгсэн чи одоо нөгөө хуулиараа болохоор явуулж болохгүй заавал нэг арга хэмжээ авах хэрэгтэй юм байна л да. Тэгээд тэдний авсан арга хэмжээ нь болохоор Brian Gabby хоёрыг нэг шүн одоо тэр өдөртөө тусад нь хонуулах болсон. Маргааш өглөөр нь Brian цагдаа дээр очоод хол заавал байх ёстой гэсэн альбан бичиг хийж өгч байгаа юм л да одоо энэ өдөртөө. Тэгээ тэрийг нь очоод гомдлгүй гэж цуцлах ёстой юм байна. Gabby бас хэдэн сарын дараа ч илээ шүүх хуралд оролцох ёстой болоод ингээд салсан баг. Brian-ыг буудалд хонуулаад Gabby-г болохоор машинд нь үлдээхэр болсон. Brian тэгсэн чинь ямар ч мөнгөгүй байсан болохоор хохирогч гээд буудлынх нь мөнгөний цаанаас нь улсаас төлсөн. Тэгээ маргааш нь буюу 8 сарын 13-нд Brian сүүлийн удаа Instagram дээрээ зураг постлоод түүнээс хойш одоо хүртэл ямар ч пост хийгээгүй байгаа билээ. За тэгээ 9 сарын 15-нд Brian энэ хэрэгт
person of interest буюу урднаас тайлбарлаж ирсэн. Сэжигтэн биш, харин хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл мэдчих хэвээр хүн гэдгээр одоо аль бие осоор зарлагдсан. Тэгээ сэжигтэн гэхийн тулд угаасаа нөгөө нотлох баримт хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор одоохондоо person of interest гэж явж байгаа юм билээ. Тэгээ 9 сарын 17-нд болохоор FBI-ийн Brian-тай уулзахаар гэрт нь очисон чинь аав ээж нь Brian 3 хоногийн өмнө Carlton Reserve руу явган аялал хийхээр явцсан штэ гэж хэлдэг. Тэгээ тэр Carlton Reserve нь болохоор тэр Флорида мужид нь байдаг маш том тийм одоо байгальтай газар. Хэмжээ нь болохоор одоо 100 км² газар гэж аахгүй. Тэгээ дотроо болохоор 160 км алхдаг болон дугуугаар явах тийм замтай. Айгүй их тийм модлог, намаг ихтэй, матар ихтэй нэг тийм хэсэг газар юм байна л та. Тэгээ тэр оройноо цагдаа нар Brian-ыг аль бие осоор сургуу алга болсон гэд хайж эхэлсэн ба. Гэрийнх нь гадаа одоо хэвлэлийнхэн болон жирийн хүмүүс сахиад шахуу байж хахад хаагуур яаж цугтаачваа гэдэг бас сая нэг хэсэг бүү юм боллоо. Маш олон хүний бүрэлдэхүүнээр одоо урд нь Габи ганцхан хайж исэн бол одоо Brian-ыг нэмээд ингээ энэ хоёрыг хайж эхэлсэн. Мэдээ болон сошиалор болохоор битүү энэ хоёрын тухай байсан болохоор иргэд ч гэсэн маш идэвхтэй тусалж исэн. Габиг болохоор хаанаас хайхаа мэдэхгүй байсан шүү дээ. Энэ тэндгүү хайж хахад яг ийм хоёр хүн чиглэл олоход нь маш том тус болсон юм байлээ. Нэг нь болохоор YouTuber vlog хийдэг бас аялагч. Тэр яасан бэ гэхээр 8 сарын 27-нд Wyoming мужийн одоо нөгөө Grand Teton гэдэг нөгөө үндэсний паркт аялж байхдаа бичсэн бичлэгнүүдэд харсан чинь Габигийн цагаан машин бичлэгэн дээр нь байсан. Тэгээ тэр аялагчийн ярилцлагыг сонссон чинь тухайн үед Флорида мужийн дугаартай машинтай тааралдаад айгу баярлсан гинэ. Яг тэгэхээр өөрсдөө ч гэсэн Флоридагаас ирсэн хүмүүс байсан учраас одоо ийм бөглөө хаасан Wyoming-д ийм хөдөө газар одоо нэг мужийн хүмүүс хамт ингээ бас адилхан аялаад явж байна гэдэг ядаж тийм мэд мэдээд өнгөрөө доо гэж бодоод айгу уг нь баярлаад тэгсэн боловч машинд нь хинч байгаагүй. Тэгээд за угаасаа цаашаа ингээ явган аялалд явцсан байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн баг. Тийм болохоор одоо нөгөө санаанд айгу тод бууцсан. Тэгээд энэ Габигийн тухай мэдээгээр гарсан чинь хуршээ нэрээ нэг тийм машинтай таарсан. Энэ машин биш байгаасаа гэд ингээ бүр залбирэн видеого үзсэн баахгүй. Тэгсэн чинь мөн байсан харамсалтай нь. Тэгээд мэдээж тэр Габигийн машин мөн болохыг мэдчихэд цагдаад мэдээлэл өгсөн. За хоёр дахь нь болохоор Miranda Baker гэдэг нэртэй TikTok хийдэг охин байгаа. Тэр болохоор 8 сарын 29-нд найз залуутайгаа Grand Teton-д явж байгаад зам дээрээс Brian-ыг аваад зам төхөөлж өгсөн тухайга TikTok-то хийсэн. Тэгэхээр одоо 8 сарын 27-29 гэхээр хамгийн сүүлд ямар ч байсан Grand Teton-д байсан гэдэг нь тогтоогдож байгаа шүү дээ. Хэрвээ энэ хүмүүс үнэн хэлсэн бол. Тэгээд явж агаад 9 сарын 19-нд харамсалтай нь Габигийн цогцсон хэсгийг яг тэр хоёр хүний хэлсэнчлэн Grand Teton паркаас олсон. Тэгээд одоо ингээд охины цогцос олдсон учраас одоо аль биесээр хүн амны хэрэг болж өөрчлөгдөж байгаа. Яг маргааш нь буюу 20-нд цагдаа нар Brian-ы гэрийг нэгжих зөвшөөрөлтөөр очиж гэрийн хэргийн газар гэж үзсэн болохоор маш сайн нэгжлэг хийсэн. Тэдний гэрээс бас маш олон зүйлийг мэдмүрийн баримт байж магадгүй гэд хурааж авсан байна. Нийтдээ 25 FBI агентууд дээрээ бүрэн тоноглогдсон тийм хувцастайгаа тэднийхийг нэгцэн гэсэн. Хурааж авсан зүйлс дотор нь одоо компьютер болон бас электрон хэрэгслүүд, зурагнууд болон одоо Brian-ы машиныг авч явсан. Одоо тэгээд өнөөдрийг хүртэл Brian ор сургуу алга болцсон байдалтай байгаа. Тэгээ одоо болтол болохоор сэжигтэн биш, person of interest гэдэг хിവэрээ. Тэгээд тэр 90 сурвалжилж байгаа нь болохоор залилангийн хэрэг дээр тулгуурлаж 90 сурвалжилж байгаа. Тэгээ юун залилан бэ гэхээр Габи алга болсны дараа түүний банкны картыг кодоор нь ашиглаад хэрэгэлсэн. Хэрвээ Brian баригдах юм бол энэ хэрэгээр нь саатуулах боломжтой гэсэн үг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол гадны нөлөөтэй амиа алдсан гэдгийг нь тогтоосон хэдий ч яг үхлийн шалтгаан буюу одоо яагаад тэгэд хизээ амьсгал хураасныг бол FBI одоо болтол олон нийтэд зарлаагүй. Олон нийтэд байтугай ар гэрээхэнд нь ч гэсэн хэлээгүй байгаа юм билэ. Бас нэг цуу яриа байсан нь болохоор Габиг жирэмсэн байсан гэж хүмүүс ярьж илээ. Сая хэдхэн хоногийн өмнө Габигийн гэр бүл Dr. Phil шоунд орсон. Хоёулаа Dr. Phil-ээс урд нь зөндөө ярьжсэн тийм манайх одоо сайн мэдж байгаа. Шоунд болохоор Габигийн төрсөн ээж нь хойд аав нь, хойд ээж нь болон төрсөн аав нь. Тэгээд өмгөөлөгч
гэсэн бүрэлдэхүүнтэй орсон байлээ. Тэгээ амар хөөрхөн нь хойд аав нь бүр яг өөрийнх нь аав шиг санагдсан. 2 настайгаас нь хойш угаасаа өсгсөн гэж ярьж илээ. Тэгээ бүр яг юм өөрийнхөө юм шиг угаасаа тэр дөрүүлээл тэгж хайрладаг айгүйх одоо хайрын дунд өссөн хүүхэд юм байна да гэж бодогцсон. Доктор Фил болохоор өөрөө хэлэхдээ Брайны гэрийнх нь одоо хүүгээ өмөрж байгаа гэд хэргийг улам хорцдуулаад өөрсдөө л ер нь муу юм хийгээд байна гэдгийг хэлсэн. Хизээ нэгэн цагт Брайан баригдаад шүүх хурал болох юм бол иргэдийн төлөөлөгчд суулгаж байгаа л өмнө нь юм ярина штэ тий. Одоо тэднэрт итгүүлэх ёстой штэ юу болсон тухай. Тэгэхэд одоо тэдний өмнө юу гэж хэлэх юм бэ? Юу гэж хэлэх гэж байгаа юм болоо? Хүүхдээ буруу юм хийсэн багт нь хэрэгээ хүлээ гэж ятахын оронд нуун дарагдуулж байгаа хүмүүсийн үгэнд хин итгэвдээ тий. Тийм шүү дээ. Юу ч хэлсэн тэднэрт итгэхгүй болоод хүүгээ улам алаад байна гэж хэлж илээ. Тийм шүү дээ. Маш сэжигтэй санагдтал. Улам нууж дарах тусамл. Тэгээ бас тэр нэвтрүүлэгт гэр бүлийнхний 2 аав нь 2 ээж нь дөрүүлээ гарн дээрээ яг Габитай адилхан Габигийн гарн дээр байдаг. Тийм өөрт нь байдаг шивээсийг хийлгсэн байлээ Габи зориулж. Ээж нь хэлэхдээ охин нь амар зурх авьяастай байсан. Тэгээ тэрийг айгуу дэмждэг байсан гинэ. Тэгээ өөрөө гарн дээр шивээс хэлэх гээд нэг цэцэг оролцоор агаад өөртөө бүр ингээд төгс таалагдсан цэцгээ зураад тэгээ тэрийгэ шивүүлсэн гэдгийг ээж нь хэлж илээ. Бас шивээсний машин авч өгсөн гинэ охиндоо. Одоо хоббигийн дэмжиж гэх юм уу? Ясын дэмжиж. Тэгээд тэр шивээсний машинаараа аав нь тоглоал тэгжилээ. Би ойлстой хизээч Габигаар тэрүүгээр одоо анхныхын туршилтын тулаа болохгүй байсан. Дүүн тэгсэн чинь би хийлгээгээд дүү дээрээ бас шивээс хийж өгсөн гинэ. Анхны бүгд одоо эцсийн удаа. Тэгээд ээж нь хэлэхдээ тэр бол одоо дүүдээ өгсөнтэй хамгийн сүүлийн нандин тэм бэлэг болж үлдсэн гэж тэр тухай ярьж илээ. За тэгээд нэг ийм хэрэг байна. Мэдээгээр манайхан бүгд л энэ охины царайг бол харсан бах. Юу болсон тухай одоо ингээд жоохон ч гэсэн мэдээлэлтэй болсон байх. Тэгээ цаашдаа мэдээж хэргийн талаар шин мэдээллүүд орох болгонд бит хоёр Instagram болон одоо Facebook хуудсан дээрээ апдейт хийгээд яваад ах болно. Тэгээд Брайан хэрвээ амьд мэд баригддгийн бол мэдээж шүүх хурал нь болоо тэг яг юу болсон тухай бид нараас мэдэх боломжтой. Тийм учраас одоо Facebook болон Instagram-аар тэр мэдийг хүлээж агаарэ. Юугасаа эзэн нэгэн цагт амьд байгаа л бол баригдчихэл таарна хийсэн хэргийнхээ одоо үнэхээр хийсэн бол тэг Габиг алсан бол шангаа хүртчихэл таарна. Тэгээд бас нэг юм хэлгээд энэ тухай одоо Америк төдийгүй дэлхийд даяар шуурж байгаа ингээд хүмүүсийн анхаарлыг татаж чадсан хэрэг болж байна. Тийм учраас энийг дагаад нөгөө фейк ньюс буюу одоо хуурамч мэдээлэл болон одоо хуурамч янз янзын профайлууд өстой бүр энэ тэндгүү нэрээ борооны дараах мөг шиг гарч ирсэн бэлээ. Тэгээд энтэй жирийн хүмүүс бид нар байтугай одоо цагдаа нар тэмцээд үнэхээр дийлэхгүй байгаа юм билээ. Тэгээд та нар ч гэсэн одоо энэ тухай мэдээлэл авахдаа баталгаатай мэдээллийн сайтуудаас одоо мэдээлэлээ аваарай гэж хэлье. Тэгэхгүй бол одоо өстой янз янзаар л ярьсан бэлээ. Брайан тэнд байгаа, ингэсэн байна, тэгсэн байна. Тэгэл бас нэг яг тэр Габиг нас ордог үед бас нэг 2 ижил үстэн хос алуулсан юм байна. Тэгэж яг адилхан кемп хийж явж агаад майхан дотроо байхад нь алсан тийм хэрэг болсон. 2 эмэгтэй. Тэгээд тэр хоёрын хэрэгтэй бас холбоотой энэ төр гэж хүртэл шуурсан. Гэх мэтлэн ер нь бол айгүй тийм хуурамч мэдээллүүд гадуур их байгаа. Одоо тэгээ сонссон болгондоо итгэхгүй нахнаа бас одоо энэ сошиал медиагаар харагдаж байгаа шигэ бүх юм байдаггүй ахнаа гэдгийг манайхан бас амар сайн ойлгож байгаа. Би бол тэгээд маш сайн ойлгож байна. Тэр хоёрын ингээд зураг мураг бичлэг үзэхээр нэр үнэхээр амар ад жаргалтай. Айгүй хөөрхөн хосууд байгаа байхгүй юу? Харамсалтай тэгээд ийм болж идэг. Брайан ч гэсэн одоо тийм хүн алчхаар царайтай ч юм уу тийм амар хэрцгий муухай одоо үдгийн нэг тийм хүүтэн мөтөн бол царай байхгүй. Амар тийм добрый царайтай ярьж байгаагийн сонсоход хүртэл нэг хөөрхөн тийм тий аав ээжийн зүгээр нэг байдаг л айгу nice хүү байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо ийм амар хэрэг болцоод байдаг. Тэг яг 100% натлагдаагүй ч гэсэндээ бүх хүн одоо бараг гадралж байгаа бах тий бүх хүн л бараг за энэ Брайан хийсэн хэрэг байна да гэж бодож байгаа. Угаасаа өөрсдийнх нь одоо гаргаж байгаа хариу үйлдэл нь айгуу сэжигтэй байгаа учраас тэгээд тэгцгээж байгаа. Тэгээд хэзээ нэгэн цагт баригдах байлгүй дээ. Одоо баригдаад тэгээд бас очиж жанцангийн олчвол тий
одоо ээж аав нь ч гэсэн юм хэлэхгүй өөрөө ч гэсэн ингээд цухтаага явчихаар бүр үнэхээр амар сэжигтэй харагдаж байгаа байхгүй. Хүн болгоны нүдэн дээр л энэ Брайан буруутай гэж харагдаж байгаа. Тэгээд яа нөгөө шийдэгдээгүй Брайан өөрөө хаанагаан ч мэддэхгүй болохоор бас нэг адраматай хэрэг байна докум. Би нэг ганц хоёр юм уншиж хахад тэгжсэн. Брайан хин Габи хоёлоо бол бас юм тэгэл санааны одоо асуудалтай хэмэдэ depression тийм гүн готрол мотролд орж исэн тийм хоёлоо баг зэргийн тийм түүхтэй тэрнээсээ болоод бас яг нөгөө хоорондоо одоо харьцагтай ч юм уу одоо юу хиндэд 100% ирүүл ч юм уу тийм харьцаатай байгаагүйгээд тэр бол бас яг л нөгөө юулдэ нотлогдоогүй зүгээр одоо таамаглал гэх юм уу та дүгнж ярьж байгаа шүү дээ. Тийм юм уншиж исэн. Бичлэг зургийг нь харахад бол нэг хөөрхөн хоёулаа болно. Харин тэр нөгөө нэг тэр хоёрыг би бинийгээ одоо зохиод энэ зодоод энэ гэсэн дуудлагын дагуу очисон үе штэ. Тэгээд тэрний цагдаа нь тэгэж хэлж илээ. Габи болвол одоо хүчирхийлэгч биш байна. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэгч биш. Харин сэтгэл зүйн асуудалтай хүн байна л гэж би харсан. Би бол тийм дүгнэлтэнд хүрсэн гэсэн тийм стейтмент өгсөн байлээ. Дээрээс нөгөө Габи чи OCD-тэй байсан гэж хэлсэн штэ. Брайан бас OCD-тэй гэсэн. Тэгээ хоёлаа ижилхэн одоо юм сэтгэл зүйн OCD асуудалтай ч гэсэндээ одоо тэр хоёр хүний одоо төгс төгөлдөр байдал нь одоо хоёлоо өөр байгаа штэ. Тэрнээсээ болоод бас маш их зөрчилдөөн гардаг байсан баг. OCD хүмүүс ингээд гаднаас нь одоо мэдхгүй хүмүүс харахаараа одоо бидний нүдэнд бол одоо баг юм сүртээнд гэж харагддаг байх. Одоо энгийн хүнд одоо тийм OCD-г өвчнгөө хүнд штэ. Тэгээ би нэг богино хэмжээний кино үзчихээс авах юу. За тэрэн дээр ингээд яг OCD-тэй хүний толгоонд одоо юу болж идэг вэ гэсэн тийм одоо тайлбарлах маягийн тийм богино хэмжээний одоо кино байсан. Тэгээ OCD хүмүүс ерөөсөө бидний ингээ ортон тойрноо ингээд бид нар шиг хардаггүй. Яг л ийм байх хэвээр зүгээр ингээд бүр нэг одоо ширээн дээр тавьсан ч юм уу эсвэл хан дээр хатсан зураг 1 мм ч юм уу ингээд зурцсан байх юм бол заавал оч тэрийг нь тэгшгэн байлгах. Зарим бүр ийм хэцүү одоо хүнд хэлбэрийн OCD нь болохоор юу яадаг гараад ингээд гэрээ цоожлдсон шүү дээ Тэгэхээр заавал ингээд 3 удаа юм уу 4 удаа заавал эргүүлж цоожлоод онгоолгоод тэгжиж ингэж нөгөө юу яадаг. Одоо тэр OCD-ийн сэтгэл нь хандаг гэх юм уу та. Бүр тийм амар obsessed болсон байт юм билэ. Тэгээд Брайан Габи хоёрын одоо OCD хэрэг хүндээсэн бас мэдгүй хүндээсээ шалтгаалаад бас гаргах зан гарын шин тэгээд бас өөрсдийнх нь байгаа байдлаас шалтгаалт юм билэ. Яа Брайан бушуухан шиг гараа дээрээсээ тэг хурж ирээд мэдүүлгээ өгөөд энэ хэргийг нааш тааш нь болохгүй өөрөө ч гэсэндээ бас хэцүүл явж байгаа илгүүдийн юм ч одоо тий. Тэгээд Брайаны гэрийнхнээс нь бол ганцхан төрсөн хичин л ганцаараа олон нийтэд болон цагдаа нартай харилцаатай байгаа юм билэ. Тэгээд тэр хичин болохоор Брайаныг буцаж гэртээ хэрэгээ хүлээ цагдаа нартай яар гэж уриалж байгаа юм билэ ганцаараа. Ээж аа хоёр нь бол өстой чиг тас хамгаалаастай. Тэгээ хөөрхөн амтай хүмүүс ярьж лээ л дээ. Энэ ээж аа хоёр нь өстой хамаг муу мухаг нь үрж ин да. Тэ яг олны өмнө байгаагаараа хамаг муухайг нь үрж ин. Тэгээд Брайан өстой амиа учигээд бэртгчин зан гаргаад өөрөө ингээд цухтаагаад алга болчих юм. Ээж аавгаа ингээд зовоохоос ичдгүм мүү гэж айгүй хүмүүс шүмжилж л угаасаа үнэн шүү дээ. Тэ айгүй амар шууд хаяач. Нөгөө хоёр нь одоо бүр нэрээ нүрээ их газаргүй яаж одоо хүнсээ цуглуулж байгаа юм бол гэж би бас бодох юм. Бүх зураг мураг хамаг юм интернетэд байгаа юм чам. Тэгээ дээрээс нь бүр энэ Америкт ойрд ингэж амар сенсацлаагүй хэрэг штэ. Хэрэг ер нь ингээ ойрд ийм амар сенсацтай байхыг би л санахгүй байна. Энд ч бүх мэдээгээр гарч штэ. Тэгээ энэ хоёрын тухай ингээд апдейт хаагаад Google дээр үзэхээр тэгээд бараг 2 цаг тутамд л нэг шинэ мэдээлэл орж байгаа хгүй юу. Яг одоогоор бол одоо яг яриа сууж байгаа одоогоор бол урагшилсан юм байхгүй. Стил одоо Брайаны хайгаастай. Тэгтээ тэгэл одоо Брайаны аав нь хайлтанд одоо нэгдлээл гин бас нэг Bounty Hunter Dog гинөө нэртэй Bounty Hunter бас хайж байгаа л гин тэр залуу бас бөөн сенсац үүсгээл би баста Брайаныг олж ирнэ мэрнэ гэл
боо юм болоод байгаа юм билээ. Гэх мэтлээ одоо маш мэдээллийн хэрэгслүүдээр яригдчихээн. Маш олон хүмүүс одоо юм болсон явдал сонирхдаггүй хүмүүс хүртэл энэ тухай мэдээд байна. Тэгэхээр бас жоохон сонирхолтой байж магадгүй гэж одоо ongoing гэх юм уу те одоо яг одоо актив байгаа ийм хэргийг ярьж үзлээ. Тэгээд манайхан бас юу гэж бодож сан сэтгэлээ хуваалцаарай. Би бас дөггөө энэ хэргийн тухай ярина гэж ерөөсөө бодоогүй байсан. Тэгсэн чинь бас маш сонирхолтой хэргийн тухай ярьлаа. Бас яг одоо болж байгаа болохоор одоо уншаагүй мэдээллийг бас хүмүүст одоо хүргэсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би ч гэсэн өөрөө бүр амар анхаарал тавиад за тэгсэн нэрээ ингэсэн тгийд сонсч ийсэн ингэжсэн ингээ бүр өөрөө орцсон сууж байна. Ер нь бол бүх хэрэгэн дээр нь ордог л доо. Гэтэ энэ удаагийн хэрэг дээр бас бүр нэлээд орлоо. Яг одоо болж байгаа хэрэг болохоор тэгээд удахгүй энэ хэргийн очиж анзан тайлагдасаа гэж би бас хуваараас амир хүсэж байна. Тэгээ манайхан бас манай сонсогч нарт таалагдсан гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээ YouTube болон Instagram, Facebook дээр ороод бүгдээрээ санал сэтгэлдээ хуваалцаарай гэж хүсмээр байна. За тэгээд энэ болтол сонссон сонсогч хэн байдаг үлээд өгөө? MVP шүү. За тэгээд энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай. Bye. Bye.